өнөөдөр бид нар тэр маш харамсалтай тоо байдаг Монгол улсад хэрэглэгдэж байгаа бяцлагны 80 орчим хувь нь импортоор орчиж ирж байгаа. Гэтэл тэр 80 орчим хувийнх нь 45% нь бүгд найрамдах Солонгос улсаас орж иж байна гэж. Тэгээд юу гэсэн үг вэ? Бүгд найрамдах Солонгос улс өнөөдөр мал аж ахуй орн биш. Гэтэл мал аж ахуй орн гэж байгаа Монгол улсад нь тэр бяцлаг үйлдвэрлэл дээр зээл болтдог. Нөгөө талдаа төр нь өөрөө тэрийгэ дэмжиж экспортод гаргах хэмжээний дэмжлэг төрийн бодлого төр явдаггүй. Тэр бизнес эрхлэгч өөрөө өстой нөгөө махитл зүтгэж байгаад нэг гарах боломж гарах боломж байхгүй байдалтай байж. Гэтэл өнөөдөр үүдээ орлуулах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Солонгосоос бид нар бяцлага аваад сууж байгаа л төсөөлөлт. Тэгэхээр дахиад нэг хийх ёстой юм жижиг дундын зээл байж байгаа. Жижиг дунд дээр бодлого явж байгаа. Тэрнээсээ гадна дахиад нөгөө Монгол улс экспортын орн болоход төрийн ямар бодлого байгаа юм бэ? Тэрэн дээр жижиг дунд бичил бизнес эрхлэгчдийг яаж төр дэмжих юм бэ гэдгийг бид нар их сайн бодох ёстой цаг хугацаа болж байгаа гэж харж байгаа.